бүгдээрэнд нь хэчний өдөр юм байна. Бүгдээрээ сайн байцгаана уу? Амьд бохны өршөөлний үүслийн хэрэг болсон тийм чуулганд та бүхний тавцан морил явж байна. Бүгдээр хамтдаа Библийн Матай номын 10 дугаар 28 дахь бүлгийг гаргацгаая. Бидний хамтдаа уншиж Библийн Матай номын 28 дахь бүлгийн 9-10 дугаар хэсэг байна. Матай номын 28 дугаар бүлгийн 9-10 дугаар хэсэг. За би эндээс чамайг дуудъя. Амралтын өдрийн дараа 7 хоногийн эхний өдөр бүрээр Магдалины Мария болон нөгөө Мария хүн болчийг үзэхээр ирвээ. Харахтун маш хүчтэй газар хөдлөлт болов. Учир нь эзний тэнгэрч тэнгэрээс бөөн ирж чулууг зайлуулад дээр нь суужээ. Түүний үзэгдэх төрхөн аян лугадас хувцсан цэцмэд цагаан байв. Харуулууд түүнээс айн жигчирч өвдөж бит болжээ. Тэгтэл тэнгэрч эмэгтэйчүүдэд бүү. Цовдогцсон Иесус нэг хайшгүй өвчин мэдэж байна. Тэр энд байхгүй. Учир нь тэр хэлснээрээ амилсан. Ирэх том түүний хөвтөж байсан газрыг үзэгтэн. Хурдан очиж шар нарт нь тэр хөвчтөөс амилжээ. Харахтун тэр та нараас түүнд Галил руу явсан тул тэнд түүнийг харах болно гэж хэлдэг. Үзэгтэн би та нарт хэллээ гэв. Тэд айдас болон бөөн баяртайгаар бошноос хурдан зайлж шар нарт мэдгэдэхээр гүйцэлээ. Харахтун Иесус тэдийг тосон ирж амар байна гэхэд тэд төхөж өшөөд хөлнөөс нь зурж түүнд мөрлөө. Тэгээд Иесус тэдэнд бүү явж ах дүүс минь Галил руу яв гэж мэдэгд. Тэнд намайг тэд харах болно гэж хэллээ. Монголын хавар ирнэ аюу хүнд болдог тийм зарим газруудаараа бид нар мэдээ аюу их цог тулхан заримдаа болдог аюу их хүнд байрсан тийм хүнд нөхцөл байдлууд үүсдэг. Тэгээд та нэг ийм зураглалыг дотроо зураглаад үзтээ. Нэг хөдөө хэртэй хэдэн малынхаа төлөө шүнжэнгөө цасан шуурганд тийм цасан шуурганд яах учраа болохгүй хорогдоод байж байгаа нэг тийм малчин. Масан цасанд уруудах гад байдаг тийм хүү их цас ороод явах газар боогдсон. Хизээ дуусах мэддэхгүй айгүй хүнд цасан шуур. Шүнжэнгөө гэж. Тэр хүний хүлээж байгаа зүйл нь те цасан шуур хурдан дуусаасаа өөр хурдан цайгаасаа үл айгүй олон зүйл тодорхой бол. Иесус Христийн дагаж явж ирсэн шавнар болон те бусад хүмүүс нь Иесусыг загламаа дээр цогтдох үед яг итгэл найдвараар алдсан. За ингээд бүх зүйл дуусчлаа. Нөгөө нэг бидэрт аюул сайхан зүйл ярьж ирсэн бидний багш маань өгөхөд өглөө. Бусдын адил өгөхөд өглөө. Бид нар юуны төлөө дагч байсан юм бэ? Иесусээс зогтсон, тийм урхан уурсан. Тэг явсан байна. Тэг Иесус тэдэнд юу гэж хэлж ирсэн бэ гэхээр би өгнө. Би өгөх нь бурхан төлөвлөсөн ажил юм аа. Тэгэд өгөхлээр харин би энэ тийм дуусах. Харин бурхан ирмэж намайг өгөхлээс амьдуулах болно говьдох өдөртөн гэж шавнагтай 3 жилийн хугацаанд хэлж ирсэн. Гэхдээ бид нар мэдэнтэй тантай 3 жилдээ найзлсан магадгүй 30 жил найзлсан чинь би одоо ингээд өгнэ гэдэг. 3 би өгөхөд тэгээ 3 дахь өдрөө би амилнаа гэдэг хэлэх юм алдаа итгэхгүй шүү дээ. Басараа дэмэрээд байгаа юм тийм. Иесус шавнартай тэгж хэлж ирсэн. Тэгэхээр шавнар нь энэ үгийг олондоо сонссон ч гэсэн Иесусыг хүлээж аваагүй. Тэнд итгэхгүй. Харин хэсэг эмэгтэйчүүд Иесусийн тэ 3 хоногийн дараа эхлээс амилна гэсэн итгэж найдаад хүлээж ирсэн. Тэгээ магадгүй яг энэ эмэгтэйчүүдийн өвдөлтөд яг тэр өөр хурдан цайгаасаа гэдэг хүлээж байгаа. Үнд зүйл шуурганд тэ яхаа мэдхгүй байгаа тийм малчинтай адилхан. Тэр өөр цайхыг хүлээж ирсэн баг. 3 дахь хоногийнхэн тэр өөрөөр 3 дахь хоногийн өөр цайхан бол Иесусыг хийсэн үг үнэхээр биелсэн үү? Бурхан үнэхээр Иесусыг амилсан уу гэдгийг харах тэр баталгаа болсон. Өдөр хамтдаа Библийн хэсэг рүү ингэж очицгоо. Амралтын өдрийн дараа 7 хоногийн эхний өдөр өөрөөр
Магдалины Мария болон нөгөө Мария нар бошийг үзэхээр ирвээ. Харахтун маш хүчтэй газар хөдлөлт болов. Очны эзний тэнгэр ич тэнгэрээс бөмбөрч шолог зайлуулаад дээрх суужээ. Түүний үзэгдэх төрх нь аян лугаа адил ховцон цас мэт цагаан байваа. Харуулууд түүнээс айн чичирч өгтөл мэт болжээ гэсэн. Бид нар бас сайн мэдээний бусад номуудыг харах юм бол 3 эмэгтэй байсан тухайд гардаг. Есүсийн их Мария, Магдалины Мария болон бусад нэг эмэгтэй. Тэгэд энэ 3 очихдоо Есүсийн болч руу явж байхдаа нэг юм ярьсан. Тэр юу вэ гэхээр бид нар Есүсийн болч руу очиод яаж тэр хүн чулуу зайлуулах юм бэ? За хүн чулуу зайлуулж чаддаг байлаа ч гэсэн Ромын цэргийн харуулууд биднийг ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ Матай 28 дугаар бүлгийн 1-ээс 4-р энэ хэсэгдэр гарч байгаа энэ үйл явдал маань эмэгтэйчүүдийг ихэс хүмүүс үр хайрахтаа зэрэгцээд ийм зүйл болсон байна. Тэгээд болш руу явсан гэсэн маш хүчтэй газар хөдлөлт болсон. Юу гэхээр тэнгэр ичнэ, бурхан тэнгэр ичээ гэж Есүс Христийг амьдуулсан байна. Өглөө зам. Тэгээд түүнийг манжаасаа харуулж үзтээ тэнгэр ичнэрийн дээр цог жавхлан, сүр жавхлан сүр хүчийг үзэхдээ бүр айгаад, бүр дагжин чичрээд бүр хич хөөхгүй болоод тэ бүр ингээд паникт орсон тухай ярьж байгаа. Тэгээд бидний амьдралд ч гэсэн яг ийм нэг хөдөлгөж болдоггүй хүнд хэцүү хад чулуу шиг зүйл бидний амьдралд байдаг. Ялангуяа Христийг мэдэхгүй амьдрал донд энэ маш их байна. Бидний эмэгтэйчүүд юу гэж бодсон бэ гэхээр хүний тогтоосон хамгийн чанга хатуу харуулын алба тэнд манад байж байгаа Есүсийг бид нэр Есүс тэр боломжгүй. Тэгээд дээрээс нь тэр асар том хад болж болов Есүсийн болшийг таглаад тавьсан байгаа. Тэр Ромын бүтэн зэргийн анги авчижтэй болшны дэвч болов өнгөрүүлж гэж тавьсан байхгүй юу? Тэгээд уран эмэгтэй хүнд хизээж хүч хөрөхгүй шүү дээ. Биднээс боломжгүй зүйл байсан. Үүний тухай яриад байсан. Бидний амьдралч яг энэ зүйл байгаа гэж би сайн. Энэ монголчууд бид нар ингэж ярьдаг тийм заяа тавьсан. Би ийм л заяа төрсөн. Ийм л тавьсан төрсөн. Тэгвэл би ийм л үеийн үртэй хүн ч гэдэг юм тийм. Тэгээ энийг бид нар бодохдоо юу гэж боддог вэ гэхээр бид нар энийг хүсээд өөрчилж чадахгүй тавилан гэж бид нар боддог. Бид нар энийг яаж хичээгээд өөрчилж чадахгүй тийм тавилан. Энэ тавилан л би төрсөн. Ийм л байх тийм ийм л зүйл. Ийм л заяа төрсөн хүн. Зөвхөн тийм манай удмынхан бүгд ийм манайхан ер нь ийм л байсан гэсэн тийм айгүй олон тийм түүх соёлын болон тийм удам усааны бас шашны тийм хатуу үзэл баримтлал байх. Хатуу ёс чигээр зан заншлууд бид байдаг. Үүнээсээ болоод бид яадаг вэ гэхээр тийм ийм хад шиг тийм хөдлөшгүй тийм болж болоо шиг хөдлөшгүй ойлголтуудаасаа болоод бид яадаг вэ гэхээр ингэж болохгүй, тэгж болохгүй гэх тийм айгүй олон зүйл бидний амьдралыг адаас нь дагаад байж байгаа бид. Бидний соёлын амьдрал байдаг гэсэн. Ийд ч юм хийж болохгүй, тэнд ч юм хийж болохгүй, өнөөдөр үсээ засуулж болохгүй гэж боддог хүн байна уу? Өдөр цодроо хараад үсээ засуулдаг хүн байна уу? Хараад. Ном унших бол болохгүй. Шиний 8 дахь ном уншихгүй бол амьдралд дуусчих гэдэг юм шиг бид боддог байдаг тийм. Энэ өөрөө бидний амьдралд нэг тийм тогтсон хад болж чулуу шиг тийм зүйл байхгүй. Аавын газар хатуу гэлээ 5 жил очиж болохгүй. Манай аав 2018 онд болсон. Тэгээд бид нэр харамсалтай 23 онд очсон л тоо. Тэгээд би бол аавын газар өмнө очсон юм. Тэгээд бүлэрээ бид 5 жилийн дараа очсон. Тэгээд манай гэр бүлийн Христэд итгэдэггүй тэр гэр бүлийн маань итгэл үнэш юу гэхээр 5 жилийн дотор аавын газар руу очих юм бол аавал тэр хүмүүсийг хатуу хандаад тийм авч явчих гэдэг юм шиг хандаад байгаа. Тэр нэг юм айдас байдаг. Хизээж хөдлөх чадахгүй тийм бид нар энэ хүчийг өөрсдөө хөдлөж чадахгүй юм шиг бодож байна. Тэгээд хүмүүсээ хайгаад имээгээд тэгж болохгүй, ингэж болохгүй, тэгвэл тэр мингүүд ингээд ийм олон нэг тийм хүлээс тийм нэг юм араас дүүс нэг тийм хүнд ачааг байдаг юм шиг байна. Есүс рүү очиж ирсэн хитэн эмэгтэйчүүдэд яг л ийм байж. Бид нар чадахгүй. Бид нар очиод тийм тэр хүнд болж болох нүүр тулсан.
асар тэ цэгийн ангийн харуулттай нүүрд болсон. Бид нэр Есүсийг харах бодоход тийш ойртож чаддаг. Шэхлэг манад өгчсэн. Тэгэл Есүс яг ийм өсөл байдлаас тэ биднийг аврахаар Есүс үхлээс амьдсан юм гэж бид хэлмээр байна. Манай нэг таньдаг ах пастор байдаг. Тэр ах пастрын маань гэрчлэлээ явахдаа ингэж хэлсэн байхгүй. Тэр ах пастрын эрэндээ гэр бүлийнх нь ерөн тэдний одны ирчүүд нь яадаг вэ гэхээр 37-38 хүрээнд юм өгөхөд байдаг. Өдөөс 40-аас бага өссөн эрэгтэй хүн байхгүй. Ахын ч тэр аав нь тэр хамаатан салуудаас нь эрэгтэй хүмүүс нь яадаг гэсэн гэхээр 37-38 хүрээд хүчээд байдаг гэсэн. Энэ хорвогийн тий одоо бид мөнх босыг үзүүлэх гэдэг. Бид энэ газар дээр мөнх бос угаас мөнх амьдрахгүй мөнх босыг бид хүн болох үзүүлж таа. Тэгэд мань хүн христийн цуглаанд очиод пастортай хэлсэн юм. Пастора манай гэрийнхэн тий манай удмын иргэний эргэжтэйчүүд өдөөсөө 37-38 хүрээд хүчээд байна. Тэгээд мань өөрөө юу гэж хэлсэн байсан бэхээр за би ч 37-38 хүрээд явж багтаа л бодож байна. Тэгээд пасторын түнд өгсөн бэхээр бурхан тий энэ удмын хараалыг хүртэл өглийг хүртэл захирах их юм бурханд байдаг юм гэж хэлсэн байна. Тиймээс түүний хизээ сонсоогүй юм гайхалтай сонирхол хийсэн. Цуглааныхан пастор. Тэгээд мань христийн цуглаанд явсан тий жил ирэх тусам өдөр хоног өнгөрөх тусам нөгөө 37-38 нас руу ойртол гэсэн. Тэгээд дотор нэг айц байгаа гэсэн. За би яана одоо удахгүй хүн би. Манайхыг өвчтэй тий. Манайх угаас ингэж ярьдаг. Тэг манайх 37-38 хүрээд өвчтэй. Үгээр бүлэрээ бүр байн нэг яриад байн юм айц. Яаж ч жагаад тэр өвчтэй тийм байсан. Ямар хүн ч эзэнд найз залбирсан. Хөөж юм нэ тэг өгмөр. Манай гэр бүлийнхэн 37-38 хүрээд өвчтэй. Тэр би эзэнд нэг юу гэдээ сайн хэлсэн би эзэн таны төлөө олон гайхамшиг таньд олон бид бусдад би ярихын тулд би амьдрмаар юм. Байнгын залбирдаг ус. Байнгын залбирдаг ус. Одоо тэр хүн маань тэр ах маань одоо 50 гаруй настай чуулганы пастор байгаа. Олон сар хүүхдээ аа болоод тий 9 сар бол их тух хамлаад явж тэр хүнийг 80 нас 90 нас л үгүй мэдхгүй ямар ч үгүй. Тэгээ бидний амьдрал яг нэг юм тий болохгүй юм шиг өөрчлөж чадахгүй юм шиг эсвэл нэг юм айцуд байдаг. Энэ амьдралын хүнд ачаанууд байдаг. Болж холоонууд байдаг. Тэгээд бид түүнээсээ болоод тэгж болохгүй тэгж болохгүй гэж амьдралаа өөрөө ч захирч чадахгүй ямар нэгэн айцаар зохиулж байгаа. Харин Иесус Христийн айцыг өгөө ихийн тулд үхээд үгийн хүчийг яаж амьдсан юм бэ тань хэлбэр. Миний хувьд бол би өмнө цуглааныхандаа бас ярьжсэн баг. Миний хувьд бол 4 өдөр бол сар дасан зүүч өдөр байлаа шүү дээ. Яг ч 4 өдөр аягүй муу. Гарахаа тэ хөл өгд болж байгаа бэлт чинь. Хэнийг зодуулчих, эсвэл зодонцохоо хий чинь ээж авдаа зогнуулсан шийдвэрлэн тэ ямар нэг юм заавалч ямар нэг тийм муухай болдог. Тэг би бүр өөрөө бүр тэрэндээ ихсэн 4 өдөр бол миний муу. Тэгэл 4 өдөр бол олцоо өнөөдөр юу болох вэ? Бүр хүлээч. Ямар нэгэн байдлаар тийм болдог байсан баг. Тэн би бурхны үг болшгүй. Хонадад маш чухал ойлгохдаг гэсэн. Юу гэхээр чи өдрийн төлөө амьдрдаггүй. Таны өдрүүд чиний төлөө бүтээгдсэн юм байна. Өдрүүд нь бүгд сайн сайхан гэж. Би тийм нэг хий шашны айдас төлөгдсөн. За 4 өдөр боллоо. Би тэр цагаас эхлээд миний 4 өдөр бусад өдрүүд жишээл яг л ингэ өдрүүд болж байна. Эзэж надад моожвол тохиолдол. Надад тийм айдас байх. Яг тэгэхээр эзэн Есүс Христ энэ бузар муугийн хүч чадлыг биднийг даргадаг, бидний арддаг, биднийг ухамсаргүйгээр дарлаж айлгадаг, айцаар дамжуулж хүлдэг энэ бузар муугийн хүч чадлыг яг л тэр Есүсийн бошийг тагилсан байсан тэр хүн таарч болоош их. Хинч хөдөлгөж чадахгүй мэд тэр харанхуй хүчийг эзэн Есүс Христ ялахын тулд эзэн Есүс Христ бидний амьдралаас ор мөргөө авч явахын тулд эзэн Есүс Христ үхээд тэгээд амьдсан юм гэж бид хэлмээр байна. Өдрийн хамтдаа Библийнхаа ширүүг үйлчлээд очив. 5-аас хамтдаа доктор шишиг хамтдаа яа. Тэгтэл Тэнгэр элч эмэгтэйчүүдэд бүү цовдлогдсон Иесусыг хайж өгч мэдэж байна. Тэр энэ байхгүй учир хэлснээрээ тэр амьсан. Ирэх тун түүний хитэж байсан газрыг үзэхтэн хурдан өчөж шавнаар нь хөвгсдээс
амилжээ. Шавнарт нь тэр үгсдээс амилжээ. Харах тунд та нараас түрүүнд Галил руу явсан тул та нар тэнд түүнийг харах болно гэж хэл. Өдөртөө би та нарт хэллээ гэж хэлсэн. За нөгөө эмгтээчүүд чинь ирсэнтэй эмгтээчүүд Есүсийн болшоо ирэхээр байсан. Гэтэ нэгдүгээр тэднэртэй Есүсийн үг биелсэн болов гэдгийг харахын тулд ирсэн. Хоёрдугаар тэд нар юу гэсэн бэ гэхээр тэднээс бас итгэл байгаагүй. Юу вэ гэхээр өөр бусад номуудаар яасан бэ гэхээр тэд нар Есүсийн болшийг зүгээр тий одоо нэг тусах гэж ирсэн байдаг. Та бодороо тийм зүйлийн халуун оронд хүн 3 хоног бай тоник хонол өмхийг юм махан байдаг тий. Өнөөдөр шүү бид нэр тэр үед юм арга зорог тий хүний хадгалах мадал. Яг хоо ихтэйчгээд нөгөө нэг яадаг байсан бэхээр суцаар нь тий биеэр тос гүйлгэж арай жоохон удаан хадгалдаг байсан байгаа юм хэрэгсэн зүйлж. Үний тий одоо би цогцсон. Тэгээ манай хүмүүс Есүсийн цогцыг ингээд арай удаан байлгах юм бол ийм зүйлтэй болшоо очсон. Тэгсэн чинь харуулууд цэргүүд тийм бүр ухаан баларцсан тий юу болсон мэддэггүй. Бошин онгоц. Намайг бид ингээд очиод асуусан багт юу болов яа вэ? Есүсийн болшин бид ирэхэд гэж хэлсэн. Тэр хариулцахгүй байсан. Яагаад вэ? Тэнгэр элчид бид харсан ба. Тэнгэр элчид бид хараад сүрдээд айгаадгүй гайхшаад орсон. Та бодоод үзтээ та Бурхны тийм нэг сүр хүчтэй сүр хүч чадaltaй тийм хүчрхэг оршуулдаг тийм тэнгэр элчтэй та нүүр тулвал та яах вэ? Зог тусаад тэ юу арчваа тарсандаа ч итгэхгүй байгаад сүрдмээр тийм оршуултаад их зэрэг таарсан. Тэд нар болшоо орсон ба тэр хэсэг эмэгтэй. Тэгсэн чинь бошин дотор өвөө нэг тэнгэр элчнэр зогсож ирсэн. Тэгээд эмэгтэйчүүдэд хэлсэн. Та нар юу нэг өгсөн амьд нэгтэй өгчтийн дунд та нар хайж байгаа юм бэ? Есүс эзэн хийснийхаа дагуу амьдсан гэж хэлсэн. Тэр та нарт хэлсэн шүү дээ. Би амьдна гэж. Есүс яг хийснийхаа дагуу тэр үгээс амьдсан одоо энэ байхгүй. Та нар тэр тавьсан болшийг нь хар. Тэр хэвтгийг нь хараа гэж тэр таруулсан чиг тэр хоосон байна. Хоосон байгаад тэр харсан. Тэгээд тэр эмэгтэйчүүдэд тэнгэр элчтэй Бурхны тэнгэр элч юу гэсэн бэ гэхээр Есүс та нартай Галилд уулзсан шүү. Уулзсан гэж та нар амьд байхдаа хэлсэн шүү дээ. Би 3 дахь өдөр амьдсан. Тэгээд би та нараас түрүүлээд Галил орсон байх болно буюу. Иерусалимаас Галил орох тухай ярьж байгаа. Одоо эндээстэй одоо юу вэ? Чойр орох тухай ч юм уу те ярьж байгаа. Та нараас түрүүлээд Галил очсон байгаа гэж шавнартанд очиж хэлээ гэж тэнгэр элч хэлсэн. Бурхан амлсан амлалтандаа биелүүлдэг. Тэгээд дээр тэ энэ дэлхийн нийтгүү амын 3-1 орчим нь яг Есүс Христэд итгэдэг хүмүүс байгаа. Тэгээд энэ 3-1 орчим энэ дэлхийн 3-1 нь нэг бол аюул тэнэг хүмүүс байгаа тийм дахиад угаалгах хүмүүс байгаа. Нэг бол үнэхээр үннийг итгэхэд дагаад явж байгаа амьдрал нь өөрчлөгдөж явж байгаа хүмүүс байгаа. Эцэг Есүс Христийн хэлсэн үг бол биелээ болдог. Исая номдэр юу гэсэн бэ гэхээр тэнгэрээс гол бороо ороод гацыг норгоод мэдгчид талхыг тариачдад ургацыг өгөөд буцадгүйтэй адил Бурхны амнаас үг гасан бол тэр илгээсэн зорилго тэр үг заавалчгүй биелэх юм аа. Тэр үг биелэхгүйгээр хоосон Бурхан руу тэр үгийг үг буцаж өчтдөггүй маа гэж. Бурхны үг заавалчгүй биелэх бол. Есүс 3 жилийн хугацаанд чамрыгаа дагуулад явж байхдаа би үгнээ л гэсэн. Би үгнээ. Гэтэ би амьдлаа. Тэгэж би нүглийн болон үглийн хүчийг үгүй хийх юм аа. Энэ бол Бурхны таалал байсан юм аа. Энэ бол Бурхны таалал юм аа. Монголчууд бид нэг ярьдаг те үгийн үг гэж. Тэгээ энийг болохоор Библийн хэлэх нь болохоор юу гэж хэлдэг вэ гэхээр гин нүгэл гэж хэлдэг. Энэ нөрөө заавалч төлөөстэй байна. Бид нар мэдэн штэ. Улаан Есүс хүний төлөөс нь юу юм? Хариуцлага бол шоронд авахгүй. Ямар нэгэн байдлаар яаж шийдэх авахгүй. Ямар нэгэн бид нар буруу зүйл хийх болгонд тэр заавалч төлөөстэй байна. Буруу зүйл болгонд ямар нэгэн байдлаар төлөөстэй байна. Тэгээ энийг бид нар өөрийнхөө хийсэн үйлээс гарч байгаа үр нь гэж байна. Энийг хийсэн үйлсийн үр гэж байна. Энийг өөрөө ген үйл гэж биелүүлж байна. Бид нар та хэд наснаас үл хамааран худлаа хэлээгүй юу? Худлаа хэлж байгаагүй хүн гэж байхгүй. Хүүхдээ хэн цааж өгөх багт худлаа хэлээгүй гэдэгтэй. Хэн цааж өгөх багт айгүй сонин хинээс олцсон байх юм байна нэг тийм гэмт чанартай муу тийм нэг тийм
авир хааш авир зам гаргацсан заримдаа үг хэлцээ. Бид нэр энэ үгс хийснээс болж бид үгсийг гинтэй болсон. Гмийн төлөөсийг Библи юу гэсэн бэ гэхээр нүглийн төлөөс нь бол өөр үхэл байсан юм. Бид нүглийнхаа учир хүн өөхөх ёстой байсан. Гэхдээ бурхан биднийг хайрлсан учраас бурхан биднийг мөн үхлээ шийдвэрлэх хүсэв. Тийм учраас тэр төлөөсийг төлөх тэр нүгэлт төлөх тэр төлөөсийг төлөх шаардлага байсан. Бурхан шудраг бурхан зүгээр тэр би их мэдлэрээ хахуулдаг гэж хэлээ. Бурхан шудраг учраас нүглийн төлөөсийг төлөх зарчмаа яг л тэр шудраг зарчмын дагуу ажилласан. Тэгээд Есүсийг нүглийн төлөөс болгох гэсэн. Библийн эхлэл намаас эхлээд энэ түүх яригддаг байхгүй. Энэ нь ойролцоогоор тий одоо өнөөгийн бидний цагаас бол 5600-700 орчим жилийн өмнөх түүх Библиэд бичигдсэн байдаг гэсэн. Библийн хуучин гэрээ ойролцоогоор нэг 2600-700 орчим жилийн түүх, 3000 орчим жилийн түүх явж байгаа. Энэ хуучин гэрээнээс хойш Христ төрснөөс хойш одоо 2000 жил гэсэн байна тийм үү? Нийтдээ 6000 орчим жилийн Библи бичигдсэн байна. Энэ бол бурхан амласан. Тэгээ эрдэмтэд ингээд би бол судалж чадахгүй шүү дээ ганцаараа. Эрдэмтэд ингээд түүхийн тууш Библиэд ирэн бурхан хэдэн амлалт өгсөн байна. Тэгээ тэрнээс хэдэн биелсэн байна гэдэг ингээд судалгаа хийсэн байна. Тэгсэн чинь Библи за 8810 орчим амлалт байна гэнэ бурханы өгсөн амлалт. 8810 орчим бурханы өгсөн амлалт. Энэ тухай зөвхөн Есүс Христ үхээд амьлах тухайтай зөвхөн Есүс Христ ирэх тухай, зөвхөн Есүсийн амьдралын тухай, Есүс Христ өгөх тухай, бас Есүс Христ амьлах тухай 310 амлалт байдаг. Тэгээд энэ 310 амлалт нь бүгд биелсэн тухай. Би бодлоо биш. Бурхан хийсэнд бол тэр заавалчгүй биелээ болно. За энэ 8810 орчим амлалт байгаа тийм үү? Тэгээ үлдсэн 8000 одоо юу 500 орчим 600 орчим амлалт байгаа тийм үү? Тэрнээс нийт энэ 8800 орчим амлалтаас 90% биелсэн байна гэсэн байна. Харин өөрөө үлдсэн 10% биелээгүй бодлоо 10% биш. Харин энэ биелээгүй байгаа 10% нь юу вэ гэхээр одоо Библи хэлж байгаа шиг эцсийн үед зүгээр биелэх амлалтууд байна. Түүнээс бусдаар Есүсийн Бурханы айлтсан үг бүр Библиэд бичигдсэн үг бүр бүрэн гүйцэд нэгэн ч дутаагүй биелээ болсон гэдэг юм. Гайхалтай судалгаа гэдэг хийсэн. Энэ судалгаа хийгээд явж байхдаа олон ийм Библиэд судлаач эрдэмтэд Христ рүү ирсэн байдаг. Библийн үнэн. Яг энд Тэнгэрэлч тэр гурван эмэгтэй дэмжлээс. Тэр танарт хэлсэн шүү дээ. Тэр хэлсэн ёсороо үхлээс амьлсан. Бурхан түүний үхлээс нь амьлуулсан. Тэгээ би бас эзэн Есүс Христийг дагдаг нэг шалтгаан нь юу гэхээр бурхан яг амлсандаа хүрдэг. Би энэ бурхан шиг амлсандаа хүрдэг болохыг би ханаас ч болоод. Монголчууд бид мэдэнтэй бид угаасаа бодож шилтэй соёл төссөн хүмүүс. Би 15-16 нас хүртэл би тэр соёлд амьдэрсэн. Хүүхэд байхдаа би сандаг байхгүй. Андан гараад нэг тийм сонж мөнгөдөг нэг тийм төмөр нэг тийм налуу тавцсан байдаг шүү дээ. Одоо центр цутгсан тэргээ тэрэн дээр очиж сонж мөнгөд юм мөнгөд аваад мэддэг үү те. Бурхан мангаж байгаа. Тэгээд бурхан надад хариулна гэж. Тэгээд та эндээ бурханыхаа урд нэгэн цагт ихээ хөлөө сууж исэн баг те. Тэгээд тэр үед тэр бурхан ч тантай хэлсэн. Энэ бол зөв хүний гарын бүтээл. Харин жинхэнэ тэнгэр газрыг бүтээсэн бурхан хэлсэн үгэндээ заавалч хүрдэг юм. Бидний эзэн Есүс Христ гэсэн хэлсэн үгэндээ заавалч хүрдэг итгэмжтэй болох юм аа гэж. Тэгээ үгээрээ бас бидэрт нэг чухал зүйлийг хэлсэн. Юу гэхээр хүний амьдрал үхлээр дуустдаггүй маа гэдэг чухал үннийг харуулсан байна. Библи өөрөө энэ талаар олон удаа хэлсэн. Хэрвээ тэгээ Есүс Христ амьлаагүй бол тэр бүх үг нь худлаа болох байсан. Бүх үг нь худлаа болох байсан. Харин Есүс Христ үхлээс амьсан нь энэ бүх үгийг үнэн юм байна гэж баталсан байна. Бидний амьдрал үхлээр дуусна. Харин үүний дараа эзний бидний бэлдсэн жинхэнэ амьдрал байна. Тэр бол мөн амьдрал. Өдрийн хамтдаа үйлчлүүлээд 8-10 дугаар эшлэгийг хамтдаа харъя. За тэд айдас болон бөөн баяртайгаар болсноос хурдан зайлж чар нарт нь мэдгэтгэл үйлдлээ. Харагтун Есүс тэднийг тосон ирж амар байна уу гэхэд тэд төхөж очиод хөлнөөс нь дуурч түүнд бүрлөө. Тэгээд Есүс тэдэнд "Бүү явж ах дүүс минь Галил руу явж мэдээ. Тэнд намайг
тэнд намайг тэд харах болно гэж альтлаа. За нөгөө гурван эмэгтэй чинь тэнгэр элчнээс салаад явсан. Тэнгэр элчнээс ингээд тэнгэр элчнээ та нар яваад шанаа хэлсэн тийм үү? Тэгээ гараа өвдөсөн чи Есүс өөдөөс нь өөрөө хүрээд ирсэн. Амар байна. Шалаа. Амар байна. Эмэгтэйчүүдийн гарсан хамгийн ихний реакц нь юу вэ? Яасан бэ? Айсан байж тээ ихтэй айсан. Та бодолтой ингээд тий энэ нэг хайртай дотны хүн чинь ингээд та хамт оршуулганд нь орцсон тий та хамт оршуулсан чинь 3 хоногийн дараа өөдөөс чи амар байна уу гэж гараад ирвэл бид нар бүр шокнд орно шүү дээ юу болчихвоо гэдэг тий эмэгтэйчүүдэд яг л юм зүйл. Гэхдээ бид нар мэднэ. Бурхан хүний тоос шороноос уурлаж өөрийнхөө сүнсийг амин амьсгалаар нэлээд өгсөн. Бурхан үгээ хэлэхэд нар сар гэрчлүүлэгч нар бүтээгдсэн. Далаа тэдгээр бүх амьтад хуурай газар тэдгээр дээр уурж байгаа бүх модууд цэцгэс ам амьтан аалын зүгүүртэн шууд бүгд Бурхан хэмжээ заа гэж байхгүй. Есүс эцэг юу гэдэг вэ? Есүс эцэг Иерусалим руу орж ирсэн чинь хэдэн Есүс дургүй хүмүүстэй та нарнаа хүмүүсээ дугуй болгож ямар нэг орилтыг өгсөн чинь хэрвээ энэ хүмүүс дугуй болгох юм бол энэ газар байгаа чулууд Бурханыг магтах болно. Бурхан ийм их мэдл байх. Бурхан хэмжээ хязгаарч байх. Зөвхөн тэр үгүй айлтгад энэ агуулгыг бий болдог тийм Бурхан. Өгсөн хүнийг амьдлуулах юм бол дэндүү зүйлс биш. Есүсийг Бурхан эцэг амьдлуулсан. Тэгээд тэд айц тавтаад Есүсийг таниад хүлтэн унаад хөлөөсөн тавьсан. За Есүс сүнс байрсан байлаа гэж бодъё тий. Сүнсийг та тавьж чадах уу? Есүс эзэн шаналтайгаа уулзаад гэж хэлсэн. Сүнсэнд наа чи бий байдаг юм аа. Та нар надад хүрээд үз. Намайг тэрвээд үз. Намайг бариад үз. Би яг бодтороо би таны өмнө амьлчаад байна. Бурхан намайг амьлуулчаад байна гэж хэлсэн. Гэсэн чинь 12 шавийнхын нэг нь Томас гэдэг дагалдагч яад өглөө. Би танд хүрч үзэхээс нэш бид итгэхгүй. Та аюул сүнс биш магадгүй. Тэгээ очиж гарнаас нь бариад тэг нөгөө нэгтэй цоо хатгацсан шархан хуугаа гэж үздэг байхгүй. Тэгснийхаа дараа өө та үнэхээр мөн биш үү гэж хэлдэг. Есүсийн амьдрал хоосон бодлоо байгаа. Есүс хэдхэн хүнд харагдсан үгүй. Асар болгонд харагдсан юм. Нэгэн зэрэг 500 хүнд харагдаад тэгээд эцэг рүүгээ дээш өргөцсөнийг үе олон хүн Есүсийг хараад зогсчихсон. Түүхийг Лук ном одоо тийм сайн мэдээний номод үргэлжлэл болон Үйлс номод бичсэн байна. Тэрөө та нар уншвал. Есүсийн эмэгтэйчүүдэд хэлсэн үгийг харъя та хэдүүлээ. Есүс тэдэнд бүх хайр гэж хэлсэн. Бүх хайр. Бити хайр гэж хэлсэн. Энэ үгээс бид нар хамтдаа өнөөдөр сумаа. Христ биднийг бүү хайрч хэлдэг. Тэгж учраас Христ гэдэг олон хүн хайхаа болсон байна. Есүс эзэн биднийг их чөлөөнд дуудсан гэж Библи бидэд хэлдэг. Энэ их чөлөө нь бүрэн их чөлөө байсан. Хүүхд тахтай аюул аавда загнуул юмсэн нэг зүйл нь юу вэ гэхээр бити орондоо эсрээдээ. Бити орондоо гинэ дуулаад ээ. Дандаа муу юм дуудчихна. Би ямар муу юм дуудсан би зүгээр л те орондоо дуулмаар санагдаад дуулсан байхгүй юу. Гэсэн чинь тэрнээс болж би загнуулж. Монголчуудад бид түрүүн бас дуудсан тийм үү. Зүссэн бүрийн муу яриг хүчний шашны нөлөөнөөс холбоотой шүү заа би шудрах хэлэхэд шашны нөлөөнөөс холбоотой муу яриг хүч бидний ард байнга биднийг барьж дарамтлж хүлэх гэж оролддог тийм харанхуй хүч ажиллаж байгаа. Энийг Библи өөрөө юу гэж хэлсэн бэ гэхээр сүнслэг хүч гэж хэлж байна. Тэгээ харин Есүс эзэн биднэрт юу хэлдэг вэ гэхээр та нар одооноос эхлээд бити хайр. Энэ зүйл бол Бурханы зүйлээс ч илүү гэж. Бид нэртээ хийснээсээ болоод нэг тийм хохирохчих юм шиг хийснээсээ болоод тийм өвдчих юм шиг хийснээсээ болоод үхчих юм шиг аюул олон зүйл айц бидэрт байдаг тийм.
газар зургаар ээж хүч гээд байгаа юм шиг те. Засал намаа хийхгүй бол нэг л болохгүй юм шиг те. Би нэг өчөнд төсөл суудаа сууж исэн чинь нэг их жорж ирээд хамт төсөл сууж исэн байхгүй нөгөө талд зовцсон. Тэгэл тэр их өчөндөө тэгж яж хүүшээ нэрээ өнөөдөр чинь нэрээ үрцэс болохоо сайн өдрөө муу өдрөө гэж тэрнээс асууж чинь ямар үнийг мэдэхгүй өсчөнд ороод ичлээ гайгүй байгаа гэж. Айгуу тийм айсан юмсэн байдалтай тэрнээс асууж чинь би сонсч яваад тэр их хэлсэн байхгүй. Таны засварлж байгаа ус чинь яригдаж хаягдал те хогийн сор орж байгаа шүү дээ. Ийм үснээс болоод таны амьдрал тий одоо ийм их юм зүйлээс болоод хогийн сор орох зүйл нэг юм үсний энэ хаягдлаас болоод үсээс асууснаас болоод таны амьдрал өвчин зовлон ирээд таны амьдрал үхэл хацлах болчихсон бол яасан хэврэг амьдрал вэ таны амьдрал? Бид нар ийм хэврэг амьдралтай юм. Битээ яагч тийм зүйл болохгүй. Зүгээр тайван. Зүгээр чөлөөт үсээс асуул. Аль ч өдөр үсээс асуултаа үсээс асуул. Өөлийн үсээ та тий тариуж хай. Өөр өдөр заслагаад арай өөр төрлийн үстэй үснээс жогнохгүй. Би яг тийж хэлсэн баг. Бидний яг тий чихэн их чөлөө чихэн өмнө өрөөгөө амьд яг л ийм айц төрөл бүрсэн бүр хүлээс. Харин эзэн Есүс Христ бидэнд юу хэлдэг вэ гэхээр бити Юунаас ч юм чөлөөс юм аа. Өдөр хамтдаа өнөөдөр 3 зүйлийн тухай судалцлаа. Нэгдүгээр бид нэртэй бидний амьдралд хийгддэг гүнтэй хүндтэй болж болох шиг зүйлсүүдийг хэлхийдийн эзэн зайлуулах, бодлон хаях хэрэг мэдэн эзэн Есүс Христ байдаг юм гэдгийг сууж байна. Хоёрдугаар нь гэхээр нүглийн болон нүглийн хүч нь эзэн Есүс Христ тарил. Эзэн Есүс Христ ялсан юм. Бурхан амлсандаа хүрдэг баг. Үүнтэй адилхан Есүс ч гэсэн амлснаа хүрдэг эзэн гэж сууж байна. Гуравдугаарт бүү ай гэж сууж байна. Есүс Христ тарил харин битээ ай. Тэгээд яг энэ сонсож байгаа та бүхэн би сая Бурхны үгийг дамжууллаа. Бурхан танд яг энэ үгийг хэлхийг хүсэж байна. Харин та үнэхээр итгэлээр энэ сонголтыг өөрөө хүлээн авах хүсвэл та хүлээн авах болно. Хүлээн авах хүсгүй та хүлээн авахгүй ч болно. Харин бид нэр энэ сонголтыг хүлээн авснараа бид нэр Христийн Есүсийн хэлээд байгаа энэ Библийн Бурхан бичиж үлдээсэн үгийг хэлээд байгаа жинхэнэ их чөлөөг бид нэр авт юм аа. Бид тандыг итгэлээр хэлмээр. Яагаад гэвэл өөрийн амьдралыг туулсан учраас бодит нэг чинь би дөрөвгөр зогсохгүй те Бурхан биднэрт юу хэлсэн бэ гэхээр та нар хүнд ачаа uuсан хүмүүсээ та нар над руу ирээч. Би та нарыг амраая гэсэн. Тэгээ юу гэсэн бэ гэхээр өөр бас би та нарыг амьтаа би та нарыг бүр бэлгсэн амьтаа байлгахын тулд би ирсэн юм. Би та нарыг Бурханы овших төр Тэнгэрлэг мөнхийн улс руу аваачих тулд тэр зам нь болохоор би зам болж ирсэн. Би та нарыг амьтаа байлгахаар амин болохоор бид амин болж ирсэн юм. Би та нарыг энэ олон хол суурмаг аль нь мэдэгдэхгүй энэ олон өсөн бүрийн энэ хол суурмаг дотроос жинхэнэ үннийг мэдээсэй гэж би үнэн болж ирсэн юм а гэж эзэн Есүс Христ хэлсэн. Бурхан руу өргөцгөр ганцхан байгаа тэр бол би юм а гэж эзэн Есүс Христ хэлсэн. Тэгээ та эзэн Есүс Христтэй алийг итгэсэн болвол тэгэхээр эзэнтэй амьдлын хөлөө талархаа. Учир нь Есүс Христ эхлээс амьлаагүй бол бидний итгэл хоосон, бидний найдварч хоосон, бидний зүгээр л шашны фанатууд болж хөрөх байсан. Эзэн Есүс Христийн амьсан ч үнэн, Бурханы замлуулсан, үний хийсэн амлалтууд биелсэн ч үнэн. Тэр өөрийн амьд зүйлсээ биднээс өгсөн ч үнэн учраас бид итгэлээ. Дүүр овшоос. Эзэн Есүс Христийг хараахан хүлээж авах бол харин та өөрөө Бурханд хамт залбирасаа гэж бодож байна. Учир нь бидний Бурхан бол хэн нэгэн хүний дамжуулж харилцдаг Бурхан биш. Таны хаанаас залбирсан сонсон та орондоо байхдаа та удмын далах байхдаа Бурхан залбираа танд мэдүүлэх болох байна. Бүгд хамтдаа залбирцгаая. Тэнгэр газар дэлхий тэнгис талыг бүтээсэн агуу өчрөд Бурхан та хүмүүсийн төлөө биднийг аврахын тулд биднийг хайрснасаа болж та нүгэл тушаагдсан биднийг та үлийн өрийн төлөөс болгож Есүс Христийг бид нийлгээс учраас баярлалаа. Эзэн Есүс Христ та бидний нүдийн төлөө өөрийнхөө амьд хүртэл өгч биднийг хайрсан баярлалаа.
Түүгээрээ бид нэг жинхэнэ ирчлүүд, жинхэнэ өнөндрөө дууцсан баярлалаа. За бурхан эзэн минь энэ газар сонсож байгаа хүн бүр эзэн Иесус Христос мөн хэмээн хүч чадлууд таны үннийг хайрыг хүлээн авах болтугай. Нэг зүйлээр тасархыг Иесусийн нэрээр залбирлаа. Амен. Хандалттай.